Энэ бол Шинбаатарынх, Шин цагийн их хотын айл. Харин энэ бол Хуйчинбаатарынх. Хуйчинбаатар сүүл үеийн том тэрэг хөлгөлдөг. Шинбаатар харин хамгийн хэмнэлттэй, байгаль дээлтэй эко машин хөлгөлдөг. Шинбаатар, Хуйчинбаатар хоёр ижил шатхан хийж аялалд явхад Хуйчинбаатарын том машин баян хөлгөө ороод зогсож байхад Шинбаатарынх эко машинтайгаа Парис орж аялцгаалаа. Энэ бол Шинбаатарын эхнэр Шин цэцэг. Тэр сарын өрхийн орлогоороо хэрэгтэй юм худалдаж аваад үлдсэнийг нь ирээдүйнхээ төлөө хуримтлуулдаг. Харин Хуйчинбаатарын эхнэр Хуучин Пагман ижилхэн орлоготой хэрнээ их ганган өрхийн орлогоороо хэрэгтэй юмаач худалдаж авдаг, хэрэггүй ч юмаа худалдаж авдаг. Хуйчинбаатарын охин Хуучин чимэг усаа гамгүй хэргэлдэг. Ус чандман эрдэн гэж аав ээж нь сургаагүй юм байх та. Баг хүү шин тулга хогоо заавал хогийн савнд хийдэг. Харин Хуучин хүү хаа таарсан газараа хогоо хайждаг. Шинбаатарын гэр бүл бол Улаанбаатар хотын ухаалаг хэрэглээтэй айл. Ухаалаг амьдралын төлөө ухаалаг хэрэглээг сонгоцгоё.